өнөртэй баатрууд та бүхэндээ түүх 100 жилийн баярын мэндийг засгийн газраас дэвшүүлж байгааг нь хүлээн авна уу. Эх орныхоо эрүүл энхийн мөнхийн мананд өргөсөн танхтай өмнөчөөр зүтгэж байгаа нэг цагийн баатрууд та бүхэндээ Монгол улсад орчин цагийн агаах ухааны салбарт үүсч өгсөний түүхт 100 жилийн мэндийг бас дахин дэвшүүлье. 1921 онд орчин цагийн агаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг Монгол улс бүрдүүлж 1925 онд дотоодын яамны бүрэлдэхүүнд ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж 1930 онд бие даасан эрүүлийг хамгаалах яамыг байгуулснаар Монгол улсад орчин цагийн эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрэлдэхүүн бий болжээ. 1921 онд Монгол улс 650 орчим мянган хүн амтай байсан бол 1963 онд 1 сая, 1988 онд 2 сая, өнөөдөр 3.4 сая хүн аманд хүрсэн нь өнгөрсөн 100 жилийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн тод илэрхийлэл юм а гэж бодож байна. Тийм учраас өнгөрсөн зууны зөвхөн ганцхан жишээ манай эрүүл мэндийн салбар ямар том түвшинд Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан бэ гэдэг жишээ юм а. Өнгөрсөн 100 жилд иргэдийнхээ амнаас аюулгүй байдал эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үеийн эрүүл мэндийн салбарынхаа түүх 100 жилийн энэхүү ингээс гүн талбарт илэрхийлээ. Эрхэм цагаан өмнөгт баатруудаа эрүүл мэндийн салбарын 200-ны салбарт хүн төрөлхтөн дэлхийн 2 дугаар дайнаас хойш хизээж тулгаараагүй хүн цалинтай нүүр тулгарлаа. Цаг таслын улмаас дэлхийд даяар эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбар, боловсрол соёлын салбар танигдсан аргагүй өөрчлөгдөж бүгд бүтэн хүн төрөлхтний амьдралын хэмнэл өмнөхөөс огтвор боллоо. Та бүхэн цаг таслын эсрэг тэмцэл, өөрийн амнаас аюулгүй байдал, арга гэрийн амьдрал, ажлын цагийг үл олгоор өнгөрсөн 2 жилийн хугацаанд өдөр шөнөийг ялгалгүй зүтгэлээ. Цаг таслаас олдооч Монгол улсын эдийн засаг 1992 оны нийгмийн шилжилтийн цаг үеэс хойш анх удаа хасах баланс руу буюу Монгол улсын эдийн засаг хасах 5.3%-ээр агшиж улсын төсөв 20 орчим хувиар тасалдаж 200 гаруй мянган ажлын байр эрсдэл орж экспортын бүтээгдэхүүн тасалдаж дараасан хатуу хөл хорой тавьсан хүндхэн цаг үеийг та бид хамтдаа даван тулсан. Манай улс 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вакцины жуулчлалыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 66% бүрэн тунд зорилт бүлгийн 47%-ийг дархлаас сэргийлж нэмэлт 3 дугаар тунд хамгаалж чадсан. Вакцины жуулчлалын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсанаар та бүхэн 40 гаруй мянган хүний амнасыг боловсролгүй эрсдлээс аварч чадсанд Монгол Улсын ерөнхий сайдын хувьд та бүхэндээ чин сэтгэлээсээ дахин талархаж. Та бүхэн маань зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалаад тусахгүй улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг ч бас давхар хамгаалж чадсан. Эрхэм цагаан өмнөгт баатрууд та бүхэндээ өнөөдөр 9 сарын 1-нд хичээлээ эхлээд хичээл сургуультай явж байгаа оюутан сурагчдынхаа нэрийн өмнөөс хатуу хөл хоройгүйгээр аж ахуй нэгжээ эхлэж буй амьдралаа залгуулж буй хоёрын хэвшигний нэрийн өмнөөс нээлттэй байгаа бүх салбар тэр дундаа соёл урлаг, спортын салбарын нэрийн өмнөөс аюул хүчин тусаад идэвхсэн иргэдийнхээ өмнөөс болон арга гэрийн нэрийн өмнөөс мөн 5.3% агшсан байсан эдийн засгийг эргэж 3.6% хүргэсэн өсөлтөнд хүргэж цаг
Цаатгалын 2019 оны цаатгал байгуугийн төвшин эдийн засаг хөгжиж улсын төсвийг тасалбаргүй болгож цалин төлөлт хэмжээ авч чадж байгаа төрийн албан хаагчид төлөлт хэмжээ авч байгаа ахмадууд, эмэгтэйчүүд, нийгмийн халамжид байгаа олон Монгол улсын иргэд нийт иргэнийхээ нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Энэ шинжилгээний салбарын ажилтнууд та бүхний хүчин зүтгэлээр Монгол улс цаатгалын хүнд үдч энгийн амьдралдаа алхам шилжиж эдийн засгийн шин зэрэглэлийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн суурийг та бүхэн маань бүрдүүлж чадлаа. Гэвч цаатгал цаашид хичнээн удаа хугацаанд үргэлжилж хэдэн удаа хөлсөн өөрчлөлтийг та бидний хинэнч бүрэн таамаглаж чадахгүй байна. Цаатгал бидний төсөөлшгүй ирээдүй таамаглаагүй сорилтуудыг учруулсан байна. Саяхан 11 сарын 26-нд бид нэр улс сонгосны баяраар хөл хорионыхоо шатлалыг бууруулж соёл урлагийн салбар болон спортын салбараа нээж хамтдаа цаатгалын одоо хүнд оргил үед байсан тохиолдлын тоог 80%-аар бууруулсан мэдээг эрүүл мэндийн сайд надад өгч бид нар баяр хүргэлцсэн. Гэтэл 27 оны өглөө шин болоод сэргэд омикрон буюу шинэ хувилбар гарч өглөө нь 72 улс хилээ хаасан ийм өчүүртэй нэгтэй бид нар хүлээж авсан. Ганцхан энэ жишээ өөрөө цаатгал бидэнд ямар их хэмжээний хор хөнөөлийг өчүүлж ямар их тодорхой өрөөдөө хатарч байгаа ганцхан жишээ. Энэ аюул вирус орж ирэх нь Монгол улсад цаг хугацааны асуудал юм аа. Бид одооноос бэлтгэл ажиллаа хангаж нэмэлт археологийн ажиллаа илүү идэвхжүүлэх шаардлагатай. Гэхдээ бидэнд ямар ч зорилго тодорхойлсон даван туулж чадна гэдэгт эцсийн газрын тэргүүний хувьд бат итгэлтэй байна. Яагаад гэвэл бидэнд эрүүл мэндийн салбарын та бүхэн маань байгаа учраас. Соёл бүхэн бас боломжийг давхар дагуулдаг. Одоогоос 100 жилийн өмнө тухайн үеийн эрүүл мэндийн салбарын нийт хүн амаа бүрэн эрүүлжүүлэх хүндхэн сорилтыг даван туулж чадсан шиг шинэ зууны эхлүүлж эрүүл мэндийн салбарын энэ цагийн эс та бүхэн маань цаатгалын хүндрэлийг даван туулж чадна гэдэгт бид нар огт гэрэлцэхгүй байна. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн салбарыг бүхий л талаар хэмжиж хамтран ажиллах болно. 2022 оноос эрхэм бүрт эрхлүүлүүлэх хөтлөг онцлогоонд хамруулах шинэ тогтолцоороо та бид хамтдаа шийднэ. Мөн иргэдийн эрүүл мэндийн амьдралын хэв маягийг боловсролын салбартаараа хамтарч томоохон хэмжээний өөрчлөлтийг хийнэ. Эрхэм шилжүүлэн суулгах төв, зүрх судасны төв, сүрээний төв, төлөнгийн төв, халдвар төвчл судлал болон халдвар судлалын үндэсний төвүүдийг хамтдаа шинээр байгуулна. Амарчиг газруудын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн зүтгэцгээе. Хүнд цаг үе бүхэн өөрөө хүчирхэг хүмүүсийг төрүүлдэг гэдэг үг бий. Цаатгалын энэ цаг үед түүх болон үлдэж энэ шинжилгээний ажилтны та бүхэн энэ цагт ажилласан энэ цаг хугацаагаар бахархах өдөр ирнэ гэдэгт бүрэн итгэж байна. Цаатгалын ямаргүй цаг хугацаанд донд бид нэр онсон алдсан олон зүйл бий. Заримдаа эрүүл мэндийн салбарын та бүхэндээ өнгөрсөн хугацаанд бас бухимдаж гомдох үг үйлдэл гаргаж ирсэн бол бас эпизодууд өөрчлөлт болж байна. Цаатгалыг хамтдаа даван туулж эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх их үүсийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Шинэ зуунд нь ажлын амжилтыг